За, тэмээ хариулаас бид нар бишээ та нарт оролцоод байгаа байхгүй юу? За, нэгдүгээр асууя. Өөш. Гүг та өөрийг хэлсэн шүү дээ. За, бид нар хууль зүйн байнгын орон дээр улсынхаа төсвийг ирж байна. Тэгээд хууль зүйн дотоод хэргийн сайд хаана байна? Тэгээд ерөөсөө хариулахгүй хууль зүйн дотоод хэргийн сайттай болох талаар юу хийж байна? Хизээ болох юм бэ? Би нэг эрх баригчдаас асууж байна. Бүгдээр л дарга болох гол гүгээд идэм билээ. Тэгээд ганц одоо ерөөсөө энэ засгийн газрыг би сүүлийн үед энэ гэмт хэрэгтээ тэмцэх гэж оролдоод байна гэж үзэж байгаа. Уул нь болсон өдрөөсөө эхлээд тэмцэх хэрэгтэй байсан байхгүй юу? Их оройтч тэмцэж байна. Тэгээ нэг яаралтай хууль зүйн дотоод хэргийн сайттай болёо. Хууль зүйн дотоод хэргийн сайдгүйгээр бид нар энэ одоо хууль зүйн салбарын төсөв хилэлцнэ гэдэг чинь учир дутагдaltaй л байгаа байхгүй юу? За энэ асуултанд хариулаарай. За нөгөө талаар энэ шүүхтэй холбоотой төсөв яг хуулийнхаа дагуу орж ирсэн үү? Энэ чинь бас арай тусгай замаар явдаг шүү дээ. Хин нэгэн сангийн сайд ч юм уу хин нэгэн дарга тэнийг гасж өрөөд байдаг юм байхгүй. Сая үндсэн хуулийн зэцийн юм өмнөөс харж байхад бол энэ шударгаас бүх юм бол тэр зэцтэй шүүхтээр л очиж нэг тийшээ болдог. За нөгөө талаар бол энэ хууль зүйн салбарт энэ гэмт хэрэгтээ тэмцээд хууль усаар хөрөнгөсөн энэ хуулийн зүйл заалт нь байгаа баг. Энэний дагуу хичнээн хэмжээний мөнгө төгрөг орж ирж байна вэ? Ирэх жил одоо хичнээн хэмжээний мөнгө орж ирэх юм. Би бас гайхаад байгаа. Тэр офшор ус гэж байгаа. Тэр засгийн газар офшор усээс Сингапурыг, Швейцарыг гассан гэдэг нь үнэн юм уу? Хизээ гассан? Ямар учраас гассан? Хэрв тийм бол бусд нь офшор гэж ямар үнэлгээгээр гасаад байдэ? Тэгээ офшорт тэр иргэд ярьж шít. Мэдээлж байна. 180 сая доллар тэр дансанд байж байна гэд. Тэр гүтгээд байгаа мó? Эсвэл байгаа мó? Одоо энэ тендер шалгаруулж байгаа хэдхэн компаниуд л байдаг шүү дээ. Энэ нүүрсийг зөөдөг оптик гэрээ гэдэг ганцхан юм уу хоёрхан компани байна шүү дээ. Гэхдээ энэ нүүрсний хулгайтайгаа яаж тэмцээд байгаа юм бэ? Энэ тэмцний үр дүнд ямар орлого орж ирж байгаа юм бэ? Гэдэг зүйлийг би асууя. Энэ ажлаа хийж гинүү хийхгүй гинүү? Сэргийн албаагч бол тушаал захирагддаг. Хуулийнхан бол хуулийн захирагдах ёстой шүү дээ. Дарга биш. Аль нэг нам биш. Хинээс асах дарга. За шадар сайд. За учрал сайдын микрофоныг өгье. За хууль зүйн байнгын ороонд за манай одоо хуулийн байгууллагуудын төсвийн талаар ярилцж байгаа. Тэгэхээр төсөвтөгөө холбогдуулаад нэмэлт мэдээлэл төсвийн ерөнхийлөгчийн захирагч нар бас өгөх бах. За тэгээ энэ Гамбат даргын санал бол маш зөв. Төсөв хилцэж явах үед за хууль зүйн сайд томилогдох ёстой. Тэгээ хууль зүйн дотоод хэргийн сайдаар Монгол Улсын ерөнхий сайд үндсэн хуулиар заагдсан онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд хууль зүйн дотоод хэргийн сайдаар одоо Баттөмрийн энх баяр гишүүнийг нэр дэвшүүлсэн. Ингээд их хурал танилцуулаад тангараг өргөснөөр ажилд орох ёстой. Тийм цаг хугацаа бол хангалттай байсан. Тэгээ төсөв яг хэлэлцээд энэ ажлын хэсэг гарах үеэр хууль зүйн сайдаар одоо энх баяр гишүүн томилогдсныхаа дараа энд одоо асуудлаа өөрөө ярих ёстой байсан. Гэтэл одоо энэ хууль зүйн сайдын томилгооноос болоод засгийн газар огцрох хэсэг асуудал дээр одоо ингээд тулчаад байна. Тэгэхээр үнэхээр одоо цаашдаа энэ чинь их хурал дээр ажлын хэсэг гарчлаа. Энэ төсвийн болон ерөнхийлөгчийн захирагч нарын за энэ хууль зүйн салбарт хийгдэх олон шинжил, энэ гэмт хэрэгээс сурчсан сэргийлэх асуудал, энэ авилгатай тэмцэх, энэ бодлого үйл ажиллагааг явуулахын тулд
шинээр томилогдох хууль зүйн сайд энэ үйл ажиллагаанд оролцмоор байгаа маа. Одоо яг үндэ эзэнгүй болчихдээ. Тэгэхээр хууль зүйн дотоод хэргийн сайдыг томилох энэ зас ерөнхий сайдын энэ бүрэн эрхийг хэрэгжүүлж их хурл танилцуулах ажлыг одоо маш яаралтай хийж өгөхийг одоо бид нар хүсэж байгаа. Тэгээ ингээ бичиг нь очсон ингээл хүлээгдэт байгаа. Танилцуулаад захирамж гаргаад болно шүү дээ. Тэнч юм бол ерөнхий сайдын олгогдсон эрх нь. Тэм учраас бас их хурлын байнгын орооны дарга за их хурлын гишүүд та бүхнийг энэ хууль зүйн сайдыг их хурл танилцуулга ажлыг одоо нэн даруй одоо зохион байгуулах тусалцаа үзүүлээч гэж хүсэж байна. Тэгвэл одоо энэ энх хоёр гишүүн бас энэ төсөв мөнгө рүүгээ орохгүй бол бас болохгүй шүү дээ. Одоо энэ хуулийн байгууллагын төсөв ерөнхийлөн захирагч нар чинь хинд асуудлаа ярихаа мэдэхгүй болцсон ийм л нөхцөл байдалтай байна. Тэгээ байнгын орооны гишүүч гэсэн. Тэгээ нэг талтаа гаргаад ингээд томилох бол томилоод, танилцуулах бол танилцуулаад ингээд явж туслаач ээ л гэж одоо байнгын орооны дарга эрхэм гишүүдээс хүсье.